За Монгол улсын үндсэн хуулинд засгийн газраас одоо өргөн барьж анх удаага улс төрийн сонгуулийн тогтолцоог одоо холимог тогтолцоор оруулсан. Нийгмийн салбарын мэрэгчлэлтэнүүдийн дуу хоолой парламентод орж ирэх. За ингэснээр парламентын шийдвэр өөрөө илүү амьдралд ойрхон байх. Илүү иргэдийн хилцүүлгээр тулгуурласан байх. Зөвхөн нутаг дэвсгэрийг төлөөлөх биш. Илүү нийгмийн салбарыг төлөөлөх. Төр иргэнийг холбох гүүр байх гэдэг агуулгаараа олон намуудын дуу хоолой орж ирнэ гэсэн үг. Хувь танилцуулна гэдэг нь өөрөө нийгмийн салбарын дуу хоолой орж ирнэ гэсэн үг. Хувь танилцуулна гэдэг нь нийгэм өөрөө идэвхтэй байна гэсэн үг. Хувь танилцуулна гэдэг нь төрийн эрх барих, дээд байгууллагт ард түмэн ойрхон байгаагаа мэдрэх мэдрэмж гэсэн үг. Миний хувьд бол энэ одоо чиглэлээр сүүлийн 8 жил бас их сургуулийнхаа багшийн хуваарч гэсэндээ ажиллаж байгаагийн хувьд өөрийн хувь нэмрийг оруулах чадах юм болов гэдэг үндслээр дуу хоолойгоо хүрэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болоод энд завсч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань парламент дотор орж ирж хүчтэй дуу хоолой болж манлайлал үзүүлэх боломж 76 та одоо энэ мажоритар тогтолцоогоор бол бас боломжгүй байсан. Өнөөдөр бас тогтолцоо өөрчлөгдөж байгаагийн шинэ хүчинжил эхэлж байгаагийн бас нэг том илэрхийлэл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентод орж ирж бүх эрх зүйн орчин дээр нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд манлайлах, нийгмийг өөрчлөх, нийгмийн харах цонхыг өөрчлөх. Энэ том боломж бүрдэж байгаагаараа энэ өөрөө маш чухал. Сарын чулуунаа сонгосон. За сарын чулуун бол надад хамгийн сэтгэл төрүүлсэн зүйл юу вэ гэвэл удахгүй доктор хамгаалж байгаа. За докторийн сэдв нь бол аз жаргалын индекс. Аз жаргалын индексийн суурь өөрөө юу вэ гэвэл нийгмийн хоролцоо. Хүн бүхэн тэгш гэдгээ мэдрэх, хүн бүхэн оролцож чадах, хүн бүхэн салбартаа төлөөллөө илэрхийлж чадах, энэ төлөөллүүд хоорондоо зөвшөлдөж чадах нийгэм бол аз жаргалтай нийгэм. Сайн байна уу? Намайг Отгон хөвгтөө Саран Чулуун гэдэг. Би 1981 онд төрсэн. Нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжилтэй. 13 настай байхдаа мориноос унаад нэг хөлөө гэмтэж тайруулсан. За тэрнээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болоод энд сургуульд сурж, ажил хийж, гэр бүлтэй болж энэ нийгэмд хөлөө олох гэж олон жилийг туулж байгаа ийм нэг хүн байна. 2014 онд Америкт суралцж байхдаа надтай адилхан хөлгүй, эсвэл гаргүй, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс спортоор гүйцэтгэр нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байгаа хүмүүсийг хараад манай улсад ч гэсэн бас ийм зүйл байх хэрэгтэй гэж бодсон. За тэгээд 2014 онд сошиал медиа Facebook дээр хүмүүсийг надтай гүйхүү гэх ийм аян өрнөсөн. Эргээд харахад энэ 10 жилийн хугацаанд тэр эхлэл маань Achilles Монгол гэдэг 100 гаруй гишүүнтэй хөлөв, Let's Run Mongolia гэдэг 7000 гаруй гишүүнтэй бас Facebook-ийн групп, хамтаа алхацгай гэдэг группийн олон сайхан алхалт гүйцэтгэх зохион байгуулдаг байгууллагыг эхлүүлэхийн цэг болжээ. 300 мянган ахмад настай 130 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн цаана нэг гэр бүл нь байгаа. Ингээд бодоход энэ бол маш том хүн ам, нийгмийн оролцоотой байж чадахгүй байна. Бид нар энэ хүртээмжийг сайжруулах гэдэг нь зөвхөн налуу шат эсвэл объектив зүйлсийн тухай ярих биш. Бидний сэтгэл зүйн сайн байдлын төлөө сэтгэл зүйн сайн байдлын хандлагыг нь өөрчлөх. Тэдэн чиглэсэн хууль эрх зүйн тэр орчныг бас таатайг болгох. Тэдэн чиглэсэн үйл ажиллагааг дэмжих нь зөв ёсны хэрэг. Тэгэхээр энийг дуурахын тулд бүх салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл байх ёстой гэж үзэж байна. Ерөнхий сайдаа багаар нь дэмжи. Монгол ардын нам.